За сайн байцгаана уу? Энэ бичлэгээрээ Gravity Eagle 2-ыг авикин хийх гэж үзнэ. Yes. Тэгээд хамгийн түрүүнд нь юугээ хийж вэ гэхээр Eagle хийдээд Eagle хийчихье гэж бодлоо. Тэгээд дараад нь Gravity-гээ хийн. За Eagle хийцгээе. За тэгээд хэрхэн авикин хийх нь үздцгээ хэдүүлээ. За ирсэндээ. За энэ нөгөө red хийдэг газар дээр ирээд энэ гай өөдөөс нэг компьютер гоцоолгодог байгаа. За иглээ. Оо миний масс хөрсөнгөө 200 масстай байж эхний скел хийнэ гинэ. 3000 who's later. Ямар ч гэсэн 200 масс хүргэлээ. Эхний квест авч олно. Даалгавар нь одоо юу гэх юм бол шилтийн нисэх даалгавар байна. Ийзээ. Нисэх юм байна л да угсаа. Дээш нисэх юм байна. Окей. Нисчи. Юу юм бах уу? Би чинь бүрэгд штэ. За бүрэгдийн дэвэлттэй. Оо. Энэ хилам бүр GG guys. Эндэгтэй энэ периметр хэлөө. Энэ дуусаад хэцүү юм байна да. Ингээд ийм нисэж явахдаа дөө яваадах юм. Энэ дуусахгүй бол гайгүй. Оо, ихний 10% явчихлаа. Болж байна. За явсны нисний амар өндөрт гарлаа. Тэгээд 100% ашгүй болчлоо. Пүү, ойж муугаад хэд өвгцсэн мэт. Ойж мэцнаа ч. За болчлоо залуу минь. Дараагийн даалгавар. Надад одоо юу гэх. За юу авах вэ? 300 брак. Тэгээд энэ Angela материал. За авсаа. Дараагийн скил бас 300 масс хүржиж хийж болох юм гинэ. 15 minutes later. Бүр 400 масс хүртэл грэндлаа. Бүрт нэг массыг 400 үргэлээ одоо болох байгаа. Болцсон байна. Боллгүй яах юм чи. За энэ даалгавар нь болохоор нисэнгийн нэгээ хийгээд байгаа юм шиг байна. Нисэнгийн нэгээ хийгээд окей. Би зөв ойлгосон байгаа. Хэдүүл очиж харчих. За нисээд нэгээ хийгээд болж штэ. Комплект. За болцоо. Оо зүгээр яшиг хом дээр дараа явчихё. Энийг хом ч баг юун дээр байгаа шүү дээ. Кастл дээр байгаа. Биш явах гэж ядаргаа үстэй. За болсон залуу минь. Дараагийн. Одоо хамгийн сүүлх шүү дээ. Одоо надад ямар юм өгөх гээд байна? Оо энэ материал надад байхгүй байна уу? За материалын ямар ч хэлсэн фармдад олчлоо. Цэнийг өвчөд ирсэн сая. За автсан. Одоо сүүлх. Энэ баг бас л нэгээр л бас аал гэдэг юм шиг байна. Нэгээр имписүүдийг устгах юм байна. Харцгаая. За ингээд зөвхөн юугаар задан заяа пүрүх дээр зөвхөн пүрүх дээр ингээ улаалгаад тэнгүүдээ нэгийг хийн. Улаалгаж жагаад жоохон стен дээр нь нэгийг хийж ална. Энэ ч юм байхгүй 10%. Одоо ингээд сүүлэх. Nice ингээ комплект очлоо. Одоо home дээр дараал. Явъя. Let's go. За ингээд пул олчлоо. Пул авитын болчлоо. Манай би нэг ийм мангаас шүү дээ. Нэг шинэ боссоос малгаан юм шиг байлээ. HP-ийн бүр 1 саятай амар босс байлээ. За бүрэгдийн маань авик ингээ пул болчихвоо да.
Харцгаая. Энэ өөдөө штэ guys. Энэ өдөг болохоор нөгөө шинээр гарсан боссыг алж агаад авдсан билээ шүү. Унгаад юм билээ. Yes. За ингээ пул болчлоо. Yes! Yes! Эп мөв дээр л 3 мөв өгсөн юм шиг байна. Тэгээд үлээ. Эп мөвийг нэг үзье. За өмнөхөөс өөр болсон гэж би анзаарахгүй маа. Та нар анзаарч байна уу? Ийм нэг скелт болсон байгаа даашны. Тэр ингээ явдаг. Тэг хоолт хийхэр эп мөв ингээд хоолт хийхэр явж байгаа. Гэтэ илүү амар гоё хурдан болцсон юм шиг л байна да. Хурдан хэсээд байна үгүй юу? Бүрэгдэн бол пул авиг хийж чадлаа. Одоо юу хийх вэ гэхээр Gravity-га пул авиг хийн. Yes. Бас Gravity бас масс заасан 500 масс хөргөж заяа. Бүр бүтэн авигын болдог гэсэн. Тэгээ миний масс нь дөнгөж 300 байгаа шүү дээ. Одоо дахиж 200 масс одоо яаж олно? Олддог байгаа да одоо. Тэр 302 масс. Тэгэхээр хэдүүлээ таск харчих. Ямар даалгавар байгааг нь харчихъя. Тэр нь бас хийж ч магадгүй шүү дээ. Бас даалгавар өгсөн байж магадгүй лээ. Өөр юмроо оротглоо. За компьютерлэг залуу маань надаа юу өгөхгүй вэ? Ямар таск өгөхгүй? Окей. Бас л эм нэгээрээ NPC-үүдийг устгах юм байна. Let's go. За ингэж зодод улаалгаж байгаа л эм нэг хийж. Ийм л амархан байгаа. Ийм л easy. Зүгээр эм нэгээр зодод сураагүй юм бишээ. 6% явж байна. Би ингээд дундуур нь катлчих байх шүү заяа guys. Зүгээр катлсан дээр явах гэж бодлоо. За одоо ингээд сүлэх. Аваа удаан үдчих шүү бас л. За комплект болсон. За let's go. За эхний ингээд даалгавраа хийчлээ. Одоо 4 даалгавар байсан. Одоо 3 үлдсэн. За одоо надаа юу сайжруулах юм? Юу сайжруулах уу те? Материалууд гэж нэг юм. Нэг капрак. Тэгээ иймэрхүү юмнууд авч байна. Тап скил гэнэ M1-ийг сайжруулсан юм байна. Окей. За дараагийн таск. Бас л адилхан M1-гээр NPC-ийг устгах юм байна. Сураагүй биш ээ. Сураагүй биш зүгээр доор нь устгах шүү дээ. Ингэж улаалгачаал M1-ийг ингээл ич. Эн чин 3-аар яваад байна ой. 3 гэсэн наа чинь ой. Сургаа ёо энэ арай удах юм байна. Нилээ удах шинжтэй шүү. Би яг ингээд катлаад оруулчихна guys. За ингээд суулчихвал үүдээ. Комплект болохгүй үүдээ чи. 99 ч шиг ёо. Ганц хувь өгчихгүй яасаа бэ. 99 шиг. Ганц хувь дээр гороод байгагүй юу? Match complete. Let's go. Одоо ингээд 2 одоо 3 дахь нь. За компьютерлэг залуу маань 2 дахь таск гэж хийсэн. Одоо надаа юу гэх юм бэ? Юу сайжруулах юм бэ? 2k праг авч яа 2000 праг. За праг л авч яа. Ер нь бол энэ материал дээр бол надаа юм биш ээ. Equipment. За дараагийн мөв бол зүгээр масс нь дутуу 400 масс байж болно гэж байна. Тэрний дараагийн мөв нь бас 500 масс. Ёо. Одоо тэгээ 200 масс farm тагтай guys. Let's go. Guys ямар тач 400 масс хүргэж чадлаа. 400 100-аар л яваад байна дөө. Тэгээд ингүүн орж ирж бас хөөрхөн туслалаа. Босс мос алж малж өгөөд. Энэ юу гэнэ вэ? Даалгавар нь. Зэв бөмбөгд гинүү. What? Kaboom. Yes, Rico. Kaboom. Guys, энэ завыг одоо бөмбөгдөх юм байна. Yes. Матч. Зөрчлөө. Болохгүй шүү дээ. Энэ ингэсэн аахгүй юу?
C-ийн тийхээр ингээд завнууд гарч ирдэг те замд ингээд дайраад тэднийг алж олно. Эсвэл хүн ороод ирж чаад хүний нөгөө хүнээр нь завь гаргаж ирж чаад нөгөө завийг бас устгаж болно гэсэн үг байхгүй юу? За ингэж үзье. Оо одоо болж штэ. 10 5 явж байна. 15. За ингээд спам чи. Ингээд спам чи. Оо ингээд дараа алстай. Конок юм ааш юм бай. Автклик гэж аашаа зүгээр. Сайхан зүгээр. Дараа байна. Сайн дараа. Зүг. За явж байна. Явж байна. Одоо баг төгчөндөө. Одоо ингээд болчихоо юм да. За боллоо. Болж байна. За ингээд болчихоо юм да. It is complete. Easy. За одоо чич нөгөө компьютерлэг залуутайгаа уулзъя. Компьютерлэг залуу минь. Ямар амархан таск өгөөд байна. На таск мас чи ямар амархан юм бэ? За миний прагийг баг дуусгах хандлт те. Энэ материал эднэр яах вэ? Миний праг л алгуулад байна да. За ямар скил өгч вэ надаа? C-moving авигийн өгчлөө guys. Одоо дараагийн скилээ гаргахын тулд 500 мас хэрэгтэй. Oh no. За guys, ямар ч байсан 500 мас хүргэлээ. 500 мас ч бас чанга юм байна уу? Одоо таск авчи. Юу хийхээ харцгаая. 70 руу M1 70 руу хийгээд байгаа юм уу? Окей, easy. M1 спамдах юм бэ зүгээр. 70 руу M1 спамдаад. Easy. Энэ шиг амархан байхгүй. Бисээ зэв дээр спамдсан чинь 70 руу спамдах юу юм байх вэ? Ингэж байгаа. 5 10 15 20 25 30 34. За энэ 5-аар явчихсан 4-өөр явуулчихлоо. За ингэж яваад байгаа. Ингэж спамдаад байна. Yes. Энэ шиг амархан байхгүй. Ингэж спамдаад байна. За клик гэж чамаас те. За чи спамд сурсан л та. Яаж ч спамд л та. Мэдгүй л энэ л та нар. Хай. Бараг спамдтайгаа ингэж болчихлоо. Имэйл яваа. За комплект болсон. Yes. За ийм амархан байсан байна. Ийм л амархан байж. Ингээл пул авит ингээд аамчин guys. Дарцгай. Одоо надад юуны скил өгөх юм бэ? Энэ чинь бүр 2 тасктай юм уу? Энэ таск нь gravity үүсэр хүнийг устгах хэрэгтэй гэдээсэн. Йоо, би одоо хүн амтаа яг аллаа юу? Би нэгэж чадахгүй одоо яана. Oh, hell no! Guys, gravity үүсэр хүнийг алах хэрэгтэй гэдээсэн гүүн бэ шүү. Нарда нэг хүн ороод ирсэн заяа. Би энэ хүнийг саньяас шош ингээд алсан хгүй юу? Тэгсэн чинь миний энэ нарда миний нөгөө юу яваад байгаа. Миний нөгөө хувь яваад байсан. Амар сонин gravity бистэй бодтаатай хүн. Ямар ч хамаагүй хүн алах хэрэгтэй юм байна. Хамаагүй юм байна. Зөвхөн gravity гэхгүй. Хамаагүй жимстэй хүн алж болох юм байна. Тэгээ надад ингээл одоо ингээл комплект олчихно. Ийм л үзье байна. Ашгооны хүн ороод ирлээ. За болсон. Одоо ингээл баттай үстэй guys. За одоо ямар скилийн залуу минь компьютерлэг залуу минь. Алло. За болсон. За праг. Ийм материал guys нөгөө шинэ боссыг алахаар бас унаа шүү. Шинэ боссоос унгааж авсан байгаа шүү. Ингэснээр gravity-гийн пул авитинтай боллоо guys. Чадлаа. Би чадлаа. Би чадсан. Guys, take дээр ирсэн байна. Энд дээр яах гэж ирсэн бэ гэвэл та нарт нэг юм хэлж өгөх гээд энэ шинэ босс төрдөг байгаа. Тэгээд энэ хоёр шуу байна да. Энэ хоёр шууны хоёулаа ингээд нүд нь улаан болчвол боссоо төрүүлж болно гэсэн үг. Yes. Тэгээ босс эндээс гарч ирнэ. Энэ хоёр шууны хоёр нүд нь хоёулаа ингээд улаан болчих штеп. Тэнгүүд яаж боссоо төрүүлэх вэ гэхээр яг ингэж голдон зогсож жагаад God Woman-ийнхаа X skill ингэж хоолт хийгээд бун ингээд өөрөө хийчихвол тэнгүүд нь энэ торхнууд хагарчдаг байхгүй юу? Тэгээд төрчихнө гэсэн үг. Энэ ягаад хагараагүй вэ гэхээр энэ
хоёр шувууныхан хоёр нүд нь улаан болоогүй болохоор юу гэж хаарах вэ дээ? Улаан болж ич лагарна. За, босс одоо яаж төрүүлэх вэ гэхээр заяа. 300 импис алан заяа. 300 импис алахаар хоёр шувууны хоёр нүд чи хоёулаа улаан болоод тэгээ саяны шиг торхоо хаглаад тэгэл боссон төрүүлчихнэ гэсэн үг. Тэгээд нэг шувууны нэг нүд нь 75 импистэй тэнцдэг. Тэгэхээр ч одоо нэг шувууны хоёр нүд нь гэхээр 150 импистэй тэнцэнэ гэсэн үг. Тэгээ хоёулаа нийлэхээр 300 болж байгаа байхгүй юу? Yes. Тэгэд энэ боссоо төрүүлчихэд 7 минут 40 секунд лөө. Тийм баха. 7 минут 40 секундээс өмнө алахгүй бол энэ босс нь өөрөө алга болчдөг. Яг Индра нөгөө Докин гэдэр шиг. Yes. Тэгэд HP нь болохоор 1 сая. 1 гейм. Тэгээ эндээс унах юмнууд нь гэвэл материалууд унана. Тэгээ өөрийнх нь өмсөж байгаа айтем нь унана. Тэгээд тайтл өгдөг байгаас. За нэг иймэрхүү ойлгосон гэж бодож байна. Зарим хүмүүс хүүгэлж чаддгүй юм байлээ. Тэгээ тийм хүмүүст хэлэхэд амар амархан заяа хүүглэхэд ингээд суусан заяа. Суучаад дараад юм улаан болдог доо. Улаан болонгууд нь жойороо зална. Хаашаа чиглүүлээд хаашаа харавхаа ингээд жойороо залаад болоо. Дээшээ доош ингээд хажууд жишээ гэл тэгэл яг харавч байгаа зүгтээ чиглүүлж аал дараал болоо. Тэгэл хүүгэлчин guys. Ийм амархан. Yes. За тэгээд одоо Gravity-гаан Awakening эзэм чинь скилийг үзцгээе. Okay. За эхлээд одоо юунаас нь үзгүй гэхээр M1-ээс үзнэ. Угаасаа M1 нь амар гоё болсон юм чи. M1, V-move, тэгээд C-move энэ гурвал амар гоё болсон. Бусд нь хэвээрэн байгаа. Йоо, энаар та хараад гараа гоё болсон гоц. Одоо энаар солир бүр 5-ыг болгож байгаа шүү дээ. 5 солир бүр өмнө чинь ганцыг болгодог байсан. Йоо. Гоё болсон гоц. Амар зөв энэ нэг нь бүр амар болцсон. Тэгээд энэ метртэй болцсон нөгөө периметр гэдэг лөө. Тэгээд нэг метртэй нөгөө тийм хувирдаг жимслүүд байдаг та. Тийм болсон. Одоо энийг метрийн дүүрэгч байж C-move, V-move хоёроо хийнэ би. Yes. Тийм болохоор тэгээд энэ хоёр бол хэвээрэн байгаа зү. X-move, Z-move хоёр хэвээрэн байгаа. Метрийн дүүрэгчэд C-move хий. Йоо, бүр тэшнээ шидэж байгааз. Энэ брэм хүчтэй болцсон guys. Тэгээд ингээд татж байгаа тэр рейнжийнх нь юу амар хол болцсон бастэй. Өмнө чинь жоохон байсан шүү. За. Йоо, энэ дэлгэцийг хардаа дэлгэц занивчаад байна guys. Бараг миний утас маань чадчихгүй дээ юу. За. Йоо. Сараад авцсан уу? Йоо. Oh my god. Зүгээр яа гэдэг юм бэ? Oh my god. Яадаг болчоо. Би бүр юу хийчихвэ guys? Би юу хийчихвэ? Яа ингэ шүдэн асааснаа. За намайг жоохон ойлгоорой guys. Би жоохон бөөрк гэлтэй шүү. Би бүр дахин хэлье. Бити намайг тэгээ сони яриад байна. Бла бла гэдэг гараа. Сони яриад таага ямар сони ярьд юм бэ чи юу вэ? Та нар бөөрк гэлтэй хүн хараагүй юм уу? Сони өмсч таажаад. Бөөрк хүн ярьж байгаа хүнийг та нар үзээ яад гэдэг юм. Үзэх юм бай заяа. Ансапи. Окей. Тогсоо. Нэргээ шүү. Яа, тэгтээ C-move нь юу болцсон юм бэ, guys? Яа. Бүр амар болчихжээ. Ахаад нэг үзнэ. За ийм жижигхэн болчих байгаа байхгүй юу? Яа, энэ дэлгэц мэлгэцэн анивчаад бүр ёо. Яа. Одоо дэлбэр нь бум ёо.
Oh my god. Юу болцсон бэ? Би юу болгоцсон бэ? Gravity-г ядаргаад тий. Би зөвхөн авиггийг л хийсэн л дээ. C-move-ыг нь 2 үзчихлээ. Одоо V-move-ыг нь үзье. V-move яах вэ, guys? C-move ингэж байгаа юм чи одоо V-move одоо яах юм бэ? Өө ёо. Бүрээтэй хамгийн лаг скил нь V скил гэдэг штэ. Ер нь одоо V-move нь одоо яах юм бэ? Яах вэ одоо? Би бүр гайхах юм. Яах вэ? Өөдөөс яах гэдэг юм чи? Хүн юм ярьж явах чинь соёлгүй штэ дундуур орж ирээд. За. Периметрийн дүргэж чад. Үцэндээ guys. Бум. Дэм нэг зэг нэстэй амар гоцтой. За периметрийн дүргэж чад. V-move нь одоо яах юм бол guys? Юу гэж бодож байна? Яах бол? Ёо. За үзэхүү. Периметр дүрсэн. За хоолт хийсэн. Энэ чулуунууд дээшээ гаргадаг лөө. Чулуу дээшээ өргөөд байна. Яа. За яаж алах юм бол тоо? За ийсэ. Сэлэр. Хэмэрэн байна уу юу? C-move амар өөр болсон баг чинь V-move хэмэрэн байх юм. Сони юм да. Өөр баймаар юм да. Би уг нь хамгийн сүүлд V-move-ийн авиг хийсэн шүү дээ. Тэр захиа дахиад Марк хоолт хийж байгаа л марклал сэлб болгоод хуучны скил нь хэвээр юм байна. Очиж үзье да. Би баг equip-лээгөө байж магадгүй шүү guys. Тэгвэл GG. Equip-сэн л аж тараа да. Equip-сэн дээ өгнө. Аль компьютертэй залуу минь би equip-сэн юм уу яасан бэ? Equip-сэн байна да. Алло дахиад гаргаж чаа дахиад үзнэ. За. Энийг Мэдрэнгэс дүрхээ. Би шаардлагаа. Мэдрэнгэс дүрчээ. Мэдрэнгэс дүрчээд би муу үзмээр байна ой залуу минь. За периметр дүрлээ. Одоо 2 3 хийчихвэл яг дүрлээ. За үзхэндээ guys. Периметр дүүрчлээ. Ёо, дүүрцэн. За. Рейнж нь амар том болцсон байна. Ёо, одоо яг хийх юм байна л та. Өөр скил. Ёо, юу вэ? Ёо. Юу юм бэ? За жоохон 50 байх шүү. Ёо. Oh my god. Oh my god, what is that? Oh my god! What is that? Guys, би өдөр хий гэж бодлоо. Сая шөнөөс ч одоо өдөр хий гэж бодлоо. За газ M1-ийг хийчээ. Би V-move-ийг үзмээр байна. За илүү. Газ. M1 нь ямар ч удаа юм бэ? Илүү урд. Энэ метр дүүрчвэл болоо л даа үгэн. Тэгэл болоо. Периметр дүүрчвэл тэгэл болоо гэсэн үг. Ачгүй 2 хүн ороод ирлээ. 2 хүн болчлаа. 2 хүн гэсэн чинь амар хурдан явчлаа шүү дээ. Nice. Дүүрцэн. Эко, бэлнүү guys. Бэлнүү. Ёо. Хар одоо би дуурахгүй. Чимээг байна. Ёо. Галзуу. Ёо. Тэглэгүй яахав дээ. C-move нь амар хахад V-move нь ийм байлгүй яах вэ? Үнэхээр амар болгоо хайцаа бастэй. Өмнө Gamer Robot гэдэг нөгөө
Bloxburg админ биш дээ. Тэн дээр Gravity-ийн трейлер гэсэн нэг бичлэг орцсон байхгүй юу? Би тэрийг үзье даа гэд Discord серверийн хүмүүсээс reaction video хийгээд оруулчих уу гэд асуусан чинь яах юм бэ хэрэггүй гэсэн байхгүй. Тэгэхээр би хайцсан зүгээр. Үдсэн тэр трейлерыг би үдсэн бол өдөөд энэ скиллийг харчаа зүгээр зөв ингэ байдаг л скилл гээд. Тиймэрхүү л маягтай байж байгаа шүү дээ. Тэгээ үзээгүүдээ би ёо гэл зүгээр галзуурч гаалаа. Үнэхээр л үзээг нь болж ер нь ингээд авчид гарвал ер нь трейлерыг үзмээргүй юм байна л да. Үзэхгүйгээр өөрөө хийгээд нүдэрээ хийгээд үзээд бишигч мишрээд yes та нар тэгээд саб лайкан дараад хажууд нь байгаа хонхон бас асаагаад yes за дараагийнхаа бичлэгээрээ уулзцгаая. Баяртай. So now I'm guessing so much to the